Одоо яг үнэ хэлчихв. За. Миний энэ хоёр үүдэн шүүд одоо имплант. Яг тухайн үед нөгөө романшлатай жүжиг тайзнаа тавигдаад би нөгөө Тибалттай юм нөгөө Мончокор тулдж байгаад би өөрөө нөгөө техник зай алдаад өөрийнхөө юмдаа үүдэн шүдээ би зөхиод 50% унтсан байхгүй. Тэгээ тэр шөнийн романшлатай жүжигийн бүх бэлтгэл шууд канцлагдаад 24 цагийн шүдний имлэгт очиод юм бөглөөд юм тусаагаа. Тэгээд маргааш надад яаж театр дээр онгорхоо шүдтэй юмт яваад ах вэ? Хиймэл одоо хонцор шүд одоо түр углаа шүд байдаг шүү дээ. Тим шүд хийж явсан байхгүй. Тэгээ яг тим шүдтэй явж явах үед би ах хэмэр кино их төслөө хийж таарад. Тэгээд ахын нэг юм хэмэр кино хийж байгаа. Энэ дэр нэг юм Бадарчингийн дүр байна. Гой эсрэг дүр байна. Түүхэн кино мэдүү тоглох уу гэд. Тэгээл даахаа гэд. Театрт ороод удаач байсан. Тэгээл тэр чинь одоо түүхэн кино гэдэг бол залуучууд залуу уран бүтээч бидний хувьд бол том юм шүү дээ. Тэгдэггүй яах. Дуун дээр орно шүү дээ. Тэгсэн чинь ах азар хойш мэдүүд нэг ахуулах чагаа ч юм нэг шүд байхгүй зэ тэгж байгаач тахаа гэдэг энийгээ суглаад байсан. Оо X2 юм. За гоё шүү мэдээ. За чи наадхандаа чи яг жинхэнэ шүдмүүд бити хийлгээрээ. Яг ингэ. Чи тэгээ одоо ингээл байж байгаа юм чи ахаа яг нөгөө тайзан дээр чинь нөгөө драмын театр чинь жүжиглэх юм техниктэй чангаар ярихаар тэр шүүд ингээ жоо хөдлөөд унцгаад байдаг эвгүй байдаг гэсэн бохоо. Тэгэхээр ахаа чи ингээ намайг юм ярихаар жүжиглэхээр хэцүү байх юм байна. Би энийг одоо суулгаад бүр имплант хийх гээд байгаа гэдгсэн чи жоохон байж. Тэгээ би яг тэр шүдтэйгээ яг тоглоод. Тэгээ тэр маань ч бас тэр нэг майн зайнаа уншихад одоо нэг ийдсэн хавсаа боомоо үсрээд нэг тийм цаанаасаа тийм фихтний харагдсан. Амар зүг юм гэсэн. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Оршин алдарт Зубровка